Монгол тулгатны 105 хошуу ухаан заяат монголчуудаа зориулв. Амьтны нас хидээ богинч зарим агуу амьтад энэхүү жаахан хугацаанд үнэхээр агуу зүйлийг хийж бүтээсэн байдаг. Энэ удаа манай нэвтрүүлгийн эзэн хойморт ард түмний хайртай хүү Самар банкны захирал Санжид маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэхүү эгэл даруй хэрнээ эгэлгүй энэ амьтан ард түмнийг хүнд хэцүү байх цагт банкны хүүг 1% болгосон билээ. Ямар агуу үйлс вэ? Ямар агуу шийдвэр вэ? Би одоо банкныхаа хүүг тэгдэг талаар ажиллаж байна да. Ард түмнийхээ төлөө хичээж явна. Санжта, чи ард түмний баатар шүү. Чамаар бахархаж байна шүү. Санжта, та хэрхэн зээлийн хүүг 1%, тэгээд бүр 10% болгож чадав? Та Монголд хэний чигээгүй хийж чадлаа шүү дээ. Танд баяр хүргэе. Чи чадлаа. Баярлалаа. Чи бол ардын баатар шүү. Чамаар бурхан юм. Чи үнэхээр чадлаа. Хэмээ ч бас үнэхээр гайхалтай. Ард түмний баатар шүү хүү минь. Мундаг байлаа. Санжта, би чамайг ийм агуу ухаалаг амьтан байсныг мэдээгүй явжээ. Намайг уучлаарай. Банкны хүүг бууруулах ёстой гэхэд нь үл ойшоож байсанда үнэхээр их харамсдаг шүү. Хачуудаа ямар агуу амьтан байсныг мэдээгүй явжээ найз нь. Зүгээр таажууд байна. Бүх зүйл сайхан. Үгүй. Санжта. Бид хөргөчтэй. Өнөөдөр бид дотны амд ард түмний баатар Ауга банкэр Санжид маань хүмүүсийг үзүүлж Монгол улсад нөхөж баршгүй гарцдаг болоо. Цааш нь үргэлжлэж чадах юм. Тэгж чадах. Аваа, энэ хэний хөшөө вэ? Энэ бол Ауга банкэр Санжидын хөшөө хүү минь. Энэ амьтанд банкны хүүг тэг хөв болгож чадсан юм шүү дээ. Царлаа орж болох уу? Араар. Царлаа, таны хэлснээр манай банкны бүх удирдах ажилтнууд ирлээ. За, оруул. Сайн байцгаана уу? Самар банкны захирлын хувьд өнөөдөр би шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд зээлийн хүүг 1% болго. Юу, энэ чинь боломжгүй шүү дээ. Та тоглоог үздэй. Юу? Та үннээсээ яриад байгаа юм уу? Та ч одоо тэнийг юм уу? Ямар мөнгөөр тэгээд зээл гарга. Мод тэнгүүд зүгээр л миний хэлснээр хий заа юу. Би энэ банкны эзэн нь байна. Яах хийхийг би шийднэ. За. Тааш захирал юу бодож байсан юм бол? Саяхан Самар банк зээлийн хүүгээ 1% болгосон байна. Хүй. Энэ үнэн мэдээлэл юм уу найруулагч? Явж газ зээл авъя. 1% болгосон байна. Тийм ээ. Бошоо явж зээл авъя. Зээл авъя. Ашгүйд. Хол байр авч чадах нь. Балда. Самар банк хүүгээ 1% болгочихж ойлгож байна уу? Жилийн 1% шүү дээ. Байна уу? Юу? 1% болсон. Тэнгэр минь, Самар банкныхан солиорч байгаагаа бушуу хадгаламжнаас бүх мөнгө тат. Наад банк чинь удахгүй дампуурах нь. Тэгээд бушуухан юан юм уу? Доллар болгох. Байна уу? Би яралта танаа банкнд байгаа бүх мөнгө татмаар байна. Одоо тэгээд энэ мөнгө яах вэ? Нэг гайгүй гадаадын томоохон тогтвортой компани хөвцөл болгондоо тоглож байгаа байлгүй дээ. Энэ Самар банкны захирал солиорчсон юм байх та. Ямар тэнэг амьтан байгаа вэ?